Тэгэхээр энэ цахим мөрөөдөө тоглоомыг хориглох тухай хуулийн төсөл орж ирж байгааг ерөнхийдөө зарчмын хувьд бол дэмжиж байгаа. Цахим мөрөөдөө тоглоомноос болоод олон иргэд тохирч байна. За төрийн байгууллагууд бас хэн шалгалтаа тавихад бас хүндрэлтэй асуудал үүсэж байна. Монголын эзэн засаг бас энэ төлбөрийн баланс дээр бас ийм асуудал үүсгэхэд байна гэдэг ийм зүйлийг ярьж байгаа юм. Гэхдээ энэ дээр бид нар бас ийм хоёр зүйлийг анхаарч үзмээр байгаа юм л да. За нэгдүгürt нь энэ төр ер нь энэ дээр хориглох болвол аливаа зүйлийг хориглох бол амархан л да. Бид нар хүртэл эцэгчүүд хүүхэдтэй боль гэж хэлэх амархан. Яагаад болох ёстой вэ гэдгийг ойлгож ухааруулах жоохон хэцүү. Тэгэхээр төр ч гэсэн өөрөө бас энэ дээр бас дүгнэлт хийх ёстой гэж ингэж үзэж байгаа юм. Өнөөдрийн энэ засгийн газрын хууль санаачлалчийн оруулж ирж байгаа танилцуулгыг аваад үзэхэд үндсэндээ нийт 75 орчим хувь нь 30-аас 49 насныхан буюу 1990-с 2005 оны хооронд боловсрал эзэмшсэн 10 жилийн ерөнхий боловсрал эзэмшсэн ийм үеийнхэн л энд хамрагдаад байна л да. Тэн дээрээс бид нар бас энэ судалгаа хийж үзэх ёстой болов уу гэж ингэж бодож байгаа. Төр өөрсдөө бас өөрсдийгөө бас дүгнж үзэх ёстой болов уу гэж ингэж бодож байгаа. Энэ боловсролынхан програм болохгүй байгаа мó? Энэ тоглож байгаа хүмүүсийн боловсролын түвшин нэр нь ямар байгаа юм? Санхүүгийн боловсрол нь эдгээр хүмүүсийн хувьд бас ямар байгаа юм? Ямар ажил хөдөлмөр эрхэлж байгаа юм? Яагаад хүмүүсийн мөрөөдөө тоглоомыг хожих ямар ч боломжгүй ийм тоглоомыг тоглоод байгаа юм гэдэг ийм асуудлаар нь бас төр бас ингэж өөр дөрөө дүгнэлт хийж дараагийн энэ асуудлуудыг хаахын тулд бас энэ сургалтын програм гэх мэтлэн бос зүйлдээ бид нар бас энэ анхаарал тусгаж авч явах нь зөв болов уу гэсэн ийм бодолтой байгаа. Ийм санал бас хэлж байна. За одоо бол хориглонгууд ингээд хориглохоос аргагүй ингээд хориглонгууд 60-аас 65 орчим хувь нь хяналтанд орно гэж байгаа. 35-аас 40% нь хянж чадахгүй гэдэг ийм зүйлийг бас өмнө танилцуулахад бас ярьж исэн. Тэгэхээр Монголд ингээд гүйлгээгийн давтамжтай болоод байвал 20 дипломгууд одоо нөгөө агентууд чинь гадаадд данс нээгээд Монголоос гадаадынхан тэр агентийн данс руу мөнгө шилжүүлээд нөгөө нэг агентууд нь Монголдо биш гадааддаа гэмт хэрэгтэн болдог. Мөнгө угаасан ийм өөрийнхөө иргэнийг бас гадагшаага ийм гадаад орны бас гэмт хэрэгтэн болгодог ийм зүйл рүү бас оруулах байдэ гэсэн бас ийм болгоомжлол бас надад яваад байгаамаа. Энэ дээрээ бас манай энэ төрийн хууль санаачилж орж ирж байгаа энэ засгийн газрын холбогдох одоо төвчний хүмүүс бол анхаарал тавих нь зүйтэй гэдэг ийм зүйлийг хэлье. Ингээд энэ чиглэлээр бас олон нийтийг бас энэ соён гэгэрүүлэх энэ чиглэлийн сургалт мэдээллийг олох чиглэл дээр бид нар бас түлхүү анхаарах хэрэгтэй. За мөрөөдөө тоглоом гэдэг бол өөрөө бас ингээд онлайн болон офлайн гэсэн ийм хоёр хэлбэртэй. Тэгээ одоо онлайн нь бол ингээд хянах боломжгүй нь аль ч улсад хянахад хэцүү гэдэг ийм зүйл ярьж байгаа. Гэтэл офлайн буюу нөгөө ширээ тусгай төхөөрөмжтэй тусгай газар болдог нөгөө казино гэж ирдэг энэ бол боломжтой. 2022 онд байх засгийн газар яг энэ хөшгийн хөндийн чөлөө төс гэдэг агуулгаар энэ казиногийн хуулийг оруулж ирнэ гэдээ нэлээд бэлтжижсэн. Ингээд сураг тасаад дахиж татчаваа дахиад өөр хуулбараар оруулж ирнэ гэдээ ингээд алга болчихсон. Ингээд мөрөөдөө цахим мөрөөдөө тоглоомтой хойлоод энийг бас ингэж алга болгож болохгүй байх л гэж бодож байна л да. 2019 оны 5 хүнээ оруулж ирж байгаа танилцуулган дээр Солонгос улс яг энэ казиногийн шугамар 860 орчим сая долларыг оруулж ирсэн. Татварт 251 сая долларыг авсан гэд 5 хүнээ оруулж ирсэн танилцуулган дээр байгаа юм. Тэгээ аялал жуулчлалыг нэмэгдүүлээ, эзэн засгийг нэмэгдүүлээ, ажлын байрыг нэмэгдүүлээ гэж байгаа юм бол бас энэ төр энэ зохицуулалтаа хийгээд офлайн энэ мөрөөдөө тоглоомын асуудал оруулж ирэхгүй мүү гэдэг нэгдүгээр асуулт байна. За хоёрдугаарт нь энэ бооцоо таавар тоглоомын асуудал, беттинг гэдэг асуудал байгаа. За онлайныг нь бол манайх бас хийн чадахгүй байна гэдэг ийм зүйл ярьж байгаа. Онлайны энэ беттингийн цаана дахиад ингээд нөгөө мөрөөдөө тоглоом чинь яваад байна. Ийм учраас хэн чадахгүй байна гэж. Тэгвэл бодиттой болж байгаа яг бооцоо таавар тоглоомуудыг нь яагаад оруулж болохгүй байгаа юм бэ? Одоо энэ морин уралдаа чи одоо бага насны хүүхэд унахыг хориглохоор нэлээдгүй нийгмийн тийм асуудал үүсэж байгаа. Насанд хүрсэн хүн морь ундаг ийм асуудал руу орох юм байна. Морин тооруулгын газруудыг цаашдаа хөгжүүлэх морин уралдаан одоо морин тооруулга маягаар уралдаан хийх, бооцоод уралдаан хийх, за бооцоод хэлбэрээр мэрэгжлийн бокс шиг энэ бөхчүүдийг барилдуулах, энэ үндэснийхээ спортуудыг хөгжүүлэх чиглэлээр энэ бооцоод таавар тоглоомыг явуулж болохгүй мó? За дахиад энэ дээр нэг ийм асуудал байгаамаа. Тий. Өнөөдөр яг нийгэмдэр яг ийм
Өнөөдөр нийгэмд ямар асуудал байна гэвэл яг хөдөө орон нутагт яаж ийм хэр нэг хон дүүрч ирээд хоорондоо тоглодог. Тэгээд моцыг л хожоод явдаг. Хожсон моцыг л хожоо явдаг. Ийм байдал бол байгаа штэ. Энэ зингэлт хүрээлэн бус газруудаараас энэ мөрөөдөө шаар хаглуулаад тоглоулдаг гэх мэтлэн ийм зүйлүүд байгаад байгаа. Тэгээ энэ хуулийн чинь цаана энэ одоо нийгэмд байгаа энэ зүйлүүдийг бас давхар хорьцохоор зэрэг зүгээр энгийн иргэдийгээ бид нар дахиад гэмт хэрэгтэн болгочих ийм асуудал руу түлхчих юм биш үү гэсэн ийм болгоомжл байгаамаа. Энэ бүхэн дээр хариулж өгөөч. Баярлалаа. За тэр бид ингээд 20 цагтаас зэрэгцээд бас соён гэгэрүүлэх ёстой гэдэг дээр одоо 100% санал нийлж байна. За ямар ч байсан ингээд болохгүй байгаа юмудыг хориглоод авъя. За соён гэгэрүүлэх ажлыг одоо бид улс даяараа хийх ёстой тийм. За тэрэн дээр одоо байгаа хуулийн зохицуул дуудаж байгаа нэмж хийх зүйлүүд дээр одоо бүх гишүүд одоо энэ дээр санаачлаад явахд бол нэлттэй гэж ингэж харж байна. За энэ одоо хуулиар олон зүйлийг одоо хаана. За тэгэхээр бас дагаад олон юм хаагдчихвэ гэд болж байгаа зүйлүүд нь хаагдчихвэ гэд боломжилж байгаа шиг байна. Цахим орчин руу шилжүүлсэн. За тэр нь ингээд нэг XBet гэх мэт ийм одоо хууль бус ийм формат руу яваад ирсэн. Энийг л бид одоо хориглож байгаа. За тэрнээс биш одоо ийм захимраас гадуур одоо тэр ахын хүрээнд явж байгаа тэр одоо нэг хоноо дүүрж ирээд тэнд гэр бүлийн хүрээнд энд одоо ийм зүйлүүд рүү бол тэрийг хууль бус гэж ч юм уу тодорхойлоод тэрийг эдийн засаг дээр нь тооцоолж гаргаад ингэж явж байгаа зүйл бол байхгүй л дээ. Тэгэхээр нэгэнт одоо бид харсаар байтал эн чинь одоо бараг жилдээ эн чинь 2 их нэ зөвхөн харж байгаа шүү. Банкн дээр гүйж байгаа нь 2 их нэ төгрөг. За банкнаас гадуур одоо coin ч гэдэм өөр ямар ч одоо хэлбэрээр явд юм бүүмэд. Энээс ч одоо давсан хэлбэрээр ийм одоо далд эдийн засаг үүссэн багт бид нар харсаар байтал одоо өөр нэг зүйлүүдэд жишж байгаад ингээд давхар одоо юмнууд нь болж байгаа юмнууд нь хоригдчих үе дэргээд ингээд бид нар одоо хойшлуулж болохгүй гэж харж байгаа. Ямар ч байсан хаагаад авъя. За өөр цаашаага одоо шаардлагатай эрүүл орчинд зохицуулттай ийм зүйлүүдийг бол цаашдаа өөр хуулиар зохицуулаад явж болох байхаа гэж ингэж харж байгаа шүү.